Европын холбоо Ираны хосгол гвардыг террорист байгууллагын жагсаалтанд оруулжээ. Венесуэл улсын парламент газрын досны салбарыг хувьчлах реформыг тэмцсэн байна. Япон улсын либерал ардчилсан нам эрх сонгуулиар олон болох төлөвтэй байна. Индонези улсын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал зах зээлийн уналанд хариуцлага хүлээж ажлаасаа огцорчээ. Арамтраг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний оройн тайм хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид олон улсад болсон онцлог мэдээллээс таймлан мэдээлэл болно. Европын холбоо Ираны хосгол гвардыг террорист байгууллагын ангилалтаа албан ёсоор оруулсан байна. Та шалтгаан нь Иран даяар 3-7 хоногийн турш үргэлжилсэн засгийн газрын эсрэг иргэдийн жагсаалыг Техраны эрх баригчид хүч ашиглан дарсан. Үүнд нь хосгол гвард оролцсонтой холбоотой гэж байна. Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кай Каласын мэдээллийг харвал тэрээр хомроглон устгалт хүчирхийлэл яавч зүгээр өнгөрөх зүйл биш. Дэлхийн бусад улс орнуудад энэхүү шийдвэр үлгэр жишээ болох ёстой гэсэн байна. Тэгвэл нөгөө талд Ираны зүгээс уг шийдвэрийг даруй ницааж эсэргүүцэж байгаа гэдгээ мэдэгдлээ. Шийдвэрийг улс төрийн зорилготой хууль зөрчсөн олон улсын эрх зүйн дүрм журмыг ноцтой хүндсэн үйлдэлээ гэж үзсэн байна. Гадаад хэргийн сайд Аббас Арагчигийн тухайд Европын холбоог хоёр нүр гаргалаа гэж хүртэл буруутгасан байгаа юм. Мөн Европын холбоо Газад болж байгаа нөхцөл байдлыг үл тоомсорладаг хэрнээ Иранд хүний эрхийг хамгаална гэж байгаа нь утгагүй юм а гэж шүүмжилсэн байна. Үндэсний гвардын тухайд энэхүү Европын холбооны хар жагсаалтанд орсноос гадна Ираны 15 төрийн албан тушаалтан 6 байгууллагад 20 арга хэмжээ мөн авахар болсон юм байна. Үүнд Ираны дотоод хэргийн сайд, ерөнхий прокурор хүртэл багтсан байна. Шинжээчид Европын холбоо болон Ираны харилцаанд урьд өмнө байгаагүй томоохон хагарлыг үүсгэсэн мөн бүс нутгийн докторгүй байдлыг улам бүр дэврэгсэн хэрэг боллоо гэж дүгнэж байна. Бүс нутгийн нөхцөл байдлын тухайд энэхүү нөхцөл байдалтай байдалгүй хуцтмал байсан. Тухайлбал Америк нэгдсэн улс ойролт орнод цэргийн хүчээ зузаатгаж байгаа ийм үед Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Иран цөмийн хилэлцээрт Америк нэгдсэн улстай нэгдэж ийм хилэлцээрийг байгуулахгүй бол цэргийн арга хэмжээ авахтаа хүрнэ гэж анхааруулга аль хэдийн өгсөн байна. Харин Техраны байр суурь ямар ч халдлагыг дэвшихгүй хариу цохилтыг нэн даруй өргөн хэмжээнд өгнө гэдээ хэлсэн байна. Тэгвэл Европын холбооны энэхүү хоригт ороод байгаа хосгол гвардын талаар дэлгэрэнгүй мэдээллийг харвал энэхүү гвард нь Иран улсын засаглалын дотор хүчирхэг байр суурьтай зөвхөн дээд удирдагчид тайлгнадаг. Улсын баллистик буужингийн зэвсэг олон улсын товтлогоог хариуцдаг зэвсэг хүчин байна. Үндэсний гвард нь 1979 оны Ираны исламын хувьсгалаас үүссэн тухайн үед исламын шашны шийд урсгалынхан давмгайлсан засгийг хамгаалах зорилттой хүчин байсан байна. Үүний дараа үндсэн хуулиар баталгаажиж Ираны энгийн цэргийн хүчиндээ зэрэгцсэн үйл ажиллагаа явуулж 1980-ад онд Ирактай хийсэн дайны үеэр нэр хүнд хүч чадлаа огцом нэмэгдүүлсэн гэж үздэг. Тухайн үед дайны дараа тарах магадлалтай байсан боловч дээд удирдагч Айтолла Али Хаменей үндэсний гвардад өргөжих эрх олгож хүчийг нь бэхжүүлсэн юм. Үндэсний гвардын олон улс дахь ажиллагаа байр суурийн тухайд Израиль, Америк нэгдсэн улсаас учирч болзошгүй аюул занал хийллийг тогтоон барихыг зорддог. Сирийн өмнөх ерөнхийлөгч Башар ал-Асад, Ливаны зэвсэг бүлэглэл болох Хезболла, Йемений Хутичууд зэрэг бүс нутгийн бүлэглүүдтэй ойр холбоотой байдгаа гэсэн мэдээлэл их сурвалжуудаас байна. Үндэсний гвард нь өөрийн гэсэн тагнуулын үйл ажиллагааг явуулдаг, давхар иргэншилттэй болон барууны улс орнуудтай холбоотой зарим иргэдийг тагнуулын хэрэгт холбогдуулан хаалттай шүүх хурлаар баривчил шийтгсэн тохиолдолд хүртэл байдаг байна. Венесуэл улсын газрын тосны салбараа 1970-ад онд төрийн эзэмшилд тэр чигтэн шахуу шилжүүлж байсан. Үүний дараа 2007 онд Мадурогийн өмнөх удирдагч Уго Шавезийн үед засгийн газрын хяналтыг нэмэгдүүлж гадаадын байтугай дотоодын компаниудын хувьд ч гэсэн улс төрийн дарамт шахалтан донд ажилласаар ирсэн байдаг. Тэгвэл энэ 7 хоногт Венесуэл улсын парламент улсынхаа газрын тосны салбарыг хувьчлах, хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн шинжилгээг, ийм түүхэн шинжилгээг олгохын саналаар дэмжсэн байна. Улмаар төр ерөнхийлөгч Делси Родригес гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү Венесуэл улсын төр засаг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын
тавьж байгаа гол шаардлагыг биелүүлж байна гэсэн үг. Өчигдөр буюу пүрэв гарагт Родригес төрийн газрын тосны ажилтнуудын хамт энэхүү гарын үсэг зөрөх ёслолд оролцсон. Энэ үеэр шинжилгээг Венесуелийн эдийн засагт томоохон хэмжээний тусламж дэмжлэг болох эерэг маш том алхмаа гэж харж байгаа гэдэг хэлсэн байна. Америк нэгдсэн улсын тусгай хүчин Венесуелийн ерөнхийлөгч Николас Мадуроос болон түүний эхнэр Силвия Флорес нарыг энэ оны 1-р сарын 3-ны өдөр баривчилснаас хойш Дональд Трампын бусад захиргаа Родригесийг газрын тосны салбарыг гадны хөрөнгө оруулалтанд нээхийг шаардаж байгаа. Дональд Трамп Родригесийг шаардлагыг нь биелүүлэхгүй бол Николас Мадурог баривчлахаас ч илүү хүнд нөхцөл байдалтай тулгарах эрсдэлтэй шүү гэж хүртэл анхааруулж байсан удаа бий. Мөн цагаан орны зүгээс Венесуелийн нефтийг хинд ямар нөхцлөөр борлуулахыг Америк нэгдсэн улс шийдэх бөгөөд орлогыг Америк нэгдсэн улсын хяналттай банкны дансанд байршуулна гэж мэдэгдсэн байдаг. Тэгвэл энэхүү шинэ хуулийн дагуу хувийн компаниуд Венесуелийн газрын тосны борлуулалт үйлдвэрлэлийн хяналтыг мэдэлдээ авах боломжтой болж байна. Мөн гарч болзошгүй альва маргааныг Венесуелийн шүүхээс хараад бусаар шийдвэрлэх шаардлага тавигдж байгаа нь гадны компаниудын хувьд удаан хугацаанд өсөж байсан өөрчлөлт байна. Учир нь гадны компаниудын тухайд Венесуелийн шүүхийг эрх баригч социалист намын нөлөөнд байдгаа гэж үздэг ба. Мөн хуулиар төрөөс авдаг ашигт малтамлын төлбөр буюу роялтиг 30% хүртэл хязгаарлах заалт орсон байна. Ингэснээр хувийн хвшлийнхний хувьд улс төрийн дарамт шахалтгүйгээр бие даасан үйл ажиллагаа явуулах, чөлөөтэй зах зээлд ажиллах үндсэн нөхцөл шаардлагууд нь бүрдэж байна гэж хэлж болохоор байгаа юм. Мөн үүн дээр нэмээд Родригес шинэ хуулийг баталсны зэрэгцээ Дональд Трампын засаг захиргаа Венесуелийн газрын тосны борлуулалтыг хязгаарласан зарим хоригуудыг сулруулж байгаа гэдгийг зарласан байна. Тухайлбал Венесуелийн нефтийн олборлолт, экспорт, дахин экспорт, борлуулалт, нийлүүлэлт, агуулга, маркетинг, худалдан авалт, хүргэлт, тээвэрлэлтэй холбоотой асуудлаар харилцах, хамтарч ажиллахыг Америк нэгдсэн улсад бүртгэлтэй компаниуд зөвшөөрөхөөр болсон байна. Өмнө нь Венесуелийн газрын тосны салбар нь 2019 онд Дональд Трампын ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийн хугацаанд Америк нэгдсэн улсын хоригт тэр чигтээ шахуу ороод исэн юм. Николас Мадурогийн тухайд тэрээр яг одоо Нью-Йоркийн шоронд шүүх хурлаа хүлээж байгаа. Түүнийг эх орноос нь хүчээр баривчлан авсан хэрэг нь Венесуелийн бүрэн эрхт байдлыг зөрчсөн үйлдэлээ гэж олон улс шүүмжилж байгаа. Харин Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тухайд Дональд Трампын тухайд энэхүү үйлдэлээ тайлбарлахдаа Венесуел улсын зүгээс Америк нэгдсэн улсыг чиглэсэн харт тамхины худалдаа 8 хэрээс хэтэрсэн учраас үүнийг зогсоох зорилгоор ийм шийдвэр гаргасан гэж тайлбарладаг лээ. Дараагийн онцлог мэдээллийг хүргэе. Япон улсын эрх баригч нам болох либерал ардчилсан нам эх сарын 8-ны өдөр болох төлөөлөгчдийн танхимын ээлжид бус сонгуулиар дангаар асуудлын олонхийг бүрдүүлэх магадлалтай болсон байна. Энэхүү судалгааг дотоодын мэдээллийн агентлагууд болох Nikkei, Yomi Shimbun зэрэг явуулсан байна. Хамгийн сүүлийн үеийн санал асуулгуудын хариуд тулгуурлан ийх удаа таамаглал прогноз гаргасан байна. Хэрвээ либерал ардчилсан нам явж парламентын доод танхимд олонх болох юм бол ерөнхий сайд Такаичи Санагийн хувьд маш том ялалт болох байгаа. Дараагийн сануулгад энэ 7 хоногийн ихээр либерал ардчилсан намын иргэдийн дэмжлэг буураад байсан. Улмаар Такаичи либерал ардчилсан нам олонхын саналаар гарч чадахгүй бол өөрийн албан тушаалаас огцроход бэлэн гэдгийг хэлж байсан. Мөн энэ удаагийн сонгуулийн онцлогийг харах юм бол либерал ардчилсан намын олон жилийн турш түншин нэсэн нам болох Комейто нам сөрөг хүчинд илсэн байна. Улмаар либерал ардчилсан намынхан Комейто намын дэмжлэггүйгээр өрсөлдөж байна гэсэн үг. Гэвч 5 гарагт нийтлэгдсэн Nikkei агентлагийн санал асуулгаас харахад энэхүү нам нь төлөөлөгчдийн доод танхимыг 1-р сарын 23-нд харахаас өмнө эзэлж байсан 198 суудлаа давуулж 465 суудалтай энэхүү танхимд 233 суудалтай буюу олонхыг эзлэх магадлалтай болж байна. Намын нэр дэвшигчид 289 мандаттай тойргийн 40 гаруй хувийг тэргүүлсэн үзүүлэлттэй яваа юм байна. Ялангуяа Ямагучи, Токушима, Кумамотод мужуудад өндөр дэмжлэгтэй байгаа. Харин үлдсэн 150 гаруй тойрогт өрсөлдөөн энэ тэнцүүхэн байгаа юм. Сөрөг хүчний нам болох төвийн шинжилгээний эвслийн тухайд доод танхимыг тарахаас өмнө эзэмшиж байсан 167 суудал нь 100-аас доошлох магадлалтай байна. Хөрөнгийн биржид нь ямар нэгэн алдаа гарвал хөрөнгийн биржийн удирдлагууд хариуцлага хүлээдэг ийм нэгэн жишээг Индонези улс харууллаа. Тодорхойлох юм бол Индонези улсын үнэт цаасны биржийн дарга албан тушаалаас огцорч байна. Үүний шалтгаан нь индексийн үйлчилгээ үзүүлэгч хөрөнгө оруулалтын судалгааны фирм болох MSCI Индонезийн зах зээлийг Frontier буюу хүрэх чадвар багатай жижиг зах зээлд тооцогдно гэж үнэлгээг нь бууруулахаар төлөвлөж байгаа гэдгийг анхааруулсантай холбоотой юм байна.
Энэхүү анхааруулгын улмаас томоохон индексүүд хувьцааны ханшууд зэрэг унаж зах зээлээс 80 гаруй тэрбум $10 гарах урсгал бий болсон байна. Тухайлбал Жакартагийн хөрөнгийн биржийн нийлмэл индекс лхагва болон пүрэв гаригуудад тус бүр 8%-аар нийтдээ 16%-аар унаж 4-р сараас хойш 2 өдөр дараалсан хамгийн өндөр уналтаа харуулсан байна. Рупигийн $10-тай харьцан ханш 16,800 байсан нь 16,985 болж түүхэн дээд хэмжээгээ тогтоосон байна. Доод хэмжээгээ тогтоосон байна. Улмаар үнэт цаасны биржийн гүйцэтгэх захирал Иман Рачман телевизээр огцорсон гэдгээ зарлаж нөхцөл байдлын энэхүү хариуцлагыг өөрөө хүлээнэ гэдгийг хэлсэн байна. Одоогийн байдлаар хөрөнгийн зах зээл нь харьцангуй тогтворцсон байдалтай байгаа. Тэгвэл MSCI гэж юу вэ талаар ямар байгууллага гэдэг талаар мэдээлэх юм бол дэлхийн нийт 139 их найд $10 бүхий хөрөнгө удирдлагын салбарт чухал нөлөө бүхий хүчирхэг байгууллага. Уг байгууллагын шийдвэрүүд олон улсын зах зээлд чухал нөлөөтэй байдаг. Тодорхойлох юм бол энэхүү байгууллагын шийдвэр нь аль улсыг, аль компанийг Emerging Market Index буюу гарч ирж байгаа шинээр гарч ирж байгаа хөгжингүй зах зээлд оруулах эсвэл гаргахыг шийддэг гэхэд хийсдэггүй. Тиймдээ ч Индонезийн эрх баригчдад өгсөн энэхүү байгууллагын анхааруулга хөрөнгийн гадагш урсгалыг ийхүү өдөөсөн байна. Индонез улсын хувьд MSCI нь зах зээлийн мэдээлэлд гажуудал, хувьцааны арилжаа, биржийн ангиллыг тодорхой харуулж чадахгүй байна. Мөн арилжааны ил тод байдал алдагдаж байна гэж шүүмжилсэн байна. Мөн Индонезид 5-р сарын хүртэлх хугацааг олгож, энэ хугацаанд хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар бие даасан байдлыг сайжруулахыг зөвлөсөн байна. Үүний дараа зах зээлийн ангиллыг дахин үнэлэх юм байна. Индонезиг Emerging Markets буюу дахин шинээр гарч ирж байгаа зах зээлийн ангиллаас хасах юм бол гадаадын хөрөнгө оруулалт нь $7.8 тэрбум $10-т болж буурч болзошгүй байгаа талаар Goldman Sachs таамаглаж байна. Тэгвэл Индонезийн засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайл гаргахаа хэдийн илэрхийлсэн байгаа. Гэхдээ үр дүнтэй байж чадах хэсгийг эх 5-р сард гаргах үлдлээ. Сүүлийн жилүүдэд Хятад улс Unicorn буюу $1 тэрбум $10-оос дээш үнэлгээтэй стартапуудын тоогоор хурдтай өсөлт харуулж байна. Улмаар Ааса тэргүүлж байгаа их мэдээллийг албаныхан өглөө. Гэхдээ мэргэжилтүүд санхүүжилтийн хүндрэл мөн дуршилт хийх боломж хязгаарлагдмал байгаатай холбогдуулан төрийн дэмжлэгийг мөн томоохон компаниудын дэмжлэгийг нэмэгдүүлэх хэрэгтэй талаар хэлж байна. Одоогийн байдлаар Хятад улсад 372 Unicorn стартап бүртгэгдсэн байгаа нь Азад тэргүүлж дэлхийд 2-р байранд бичигдэж байна. Эдгээр компаниуд цэвэр эрчим хүч, эмийн бүтээгдэхүүн, эрчим хүчний батарей зэрэг салбарт хамаарагдаж байгаа ба нийт Unicorn компаниудын 43.3%-ийг бүрдүүлж байна. Энэ донд хиймэл оюун ухаан болон арилжааны сансрын салбарууд санхүүжилт ихээхэн татаж байгаа ба эдгээр салбарт шинээр санхүүжүүлсэн компаниуд жил бүр 50%-аас давсан үзүүлэлттэй байгаа юм. Эдгээр Unicorn компаниуд голчлон үндсэн технологийн судалгаа хөгжүүлэлтэнд анхаарч патентын тоон дунджаар жилдээ 30%-аар өсөж байна. Хятадын мэдээлэл үйлдвэрлэлийн хөгжлийн төвийн шинжлэх ухаан технологийн стандартын хүрээлэнгийн эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны албаны зүгээс Unicorn компаниудын шинэлэг туршлага нь зөвхөн зах зээлд өрсөлдөх давуу тал олгохоос гадна дээд болон доод түвшний үйлдвэрлэлийн гинжин хэлхийг шинчилж сайжруулахад түлхэц болдог болохыг хэлж байгаа юм. Хятадын Unicorn компаниуд тоо хэмжээний өсөлтөөс чанарын дэвшил рүү шилжиж байгаа боловч урт хугацааны хөрөнгө оруулалт дутагдах, венчур хөрөнгө оруулалт буурах, хөрөнгийн бирждээр бүртгүүлэхэд хүндрэлтэй байдаг зэрэг сорилтуудад тулгарч байгаа гэлээ. Шинэ технологи бүтээгдэхүүний дотоод туршилтын орчин хязгаарлагдмал байгаа нөхцөлд гадаад зах зээл гарах, зах зээл дасан зохицоход хүндрэлтэй байдаг аж. Тиймээс Unicorn компаниудын туршилтын орчинг өргөтгөж, томоохон компаниуд үндсэн бизнесээ Unicorn компаниудтай хуваалцаж, компаниудын хооронд туршилт өгөгдлийн солилцоог дэмжих хэрэгтэй гэлээ. Мөн урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих нь Unicorn компаниудын эрүүл өсөлтөд нэн хэрэгцээтэй ба шинээр гарч ирж байгаа бизнес салбарын зохицуулалтын засаглалыг бэхжүүлснээр Хятадд олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай салбаруудыг бүрдүүлэх боломжтой болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Дэлхийд дахинд 5G сүлжээ өргөн хүрээнд нэвтрээд хараахан удааг байна. Тэгвэл Хятад улсад аль хэдийн 6G сүлжээний техник туршилтын 2-р шатыг эхлүүлсэн гэдгийг Хятадын Бээжингийн үйлдвэр мэдээллийн технологийн яамнаас мэдээлсэн байна. Хятадын үйлдвэр мэдээлэл технологийн яамны дэд сайд Чужан Юнмигийн хэлж байгаагаар яам шинжлэх ухаан технологийн инновац болон үйлдвэрлэлийн инновацийн гүнзгий интеграцийг ахиулахад анхаарч ажиллаж байгаа ба онцгойлон хиймэл оюун ухааны үүргийг үйлдвэрлэлийн эдийн засагт нэмэгдүүлэхийг зорж байгаагаа мэдгдлээ.
Үүнтэй холбогдуулан эхний шатны 6G сүлжээний техник туршилтын үеэр 300 гаруй чухал технологийн нөөцийг бүрдүүлсэн байна. Мөн одоогийн байдлаар 5G болон гигабитийн оптик сүлжээний технологи нь үндэсний эдийн засгийн 97 томоохон ангиллалын 91-т нэвтрээд байгаа бол үйлдвэрлэлийн интернет 41 томоохон ангиллалд бүрэн нэвтэрсэн байна. Түүнчлэн бүгд найрамдах Хятад ард улс дэлхийн хамгийн том мэдээллийн дэд бүтцийг байгуулсан болохоо албаных нь хэлсэн. Үүнд 484 сая орчим 5G суурь станц 12 гаруй сая 5G хэрэглэгчтэй болсон болохыг хэлж байна. Ингэхдээ хувийн хэрэглэгчийн төвшөнд 5G хэрэглэгчийн тоо 1.2 тэрбумд хүрч улсын нийт гар утасны хэрэглэгчийн 65.9%-ийг эзэлж байгаа юм байна. Тиймээс 5G сүлжээг өргөн хүрээнд нэвтрүүлсэн тул цаашид эхний шатны 6G судалгаа хөгжүүлэлтээ техник туршилтын замаар гүйцэтгэж дуусгасан ба хоёр дахь үе шатны 6G техник туршилтыг эхлүүлээд байгаа нь цааш албаных нь 6G судалгаа хөгжүүлэлтийг илүү хурдтай ахиулахын тулд 6G чиглэсэн хэрэглээний үйлдвэрлэлийн экосистемийг хөгжүүлэхээр ажиллахаа мэдгдлээ. Мэдээ үргэлжлүүлж өргөжлүүлэн та бүхэн зарим мэдээллийг товчоор багсан улаамна. Алтны үн баасан гарагт Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн сангийн удирдлагууд солигдож, мөнгөний бодлогод огцом өөрчлөлт гарч магадгүй гэх таамаглал гарсантай холбоотойгоор 4 гаруй хувиар унлаа. Үүний өмнө геополитик олон улсын худалдаа эдийн засгийн докторгүй байдлын улмаас хурдтай өсөж, түүхэн дээд хэмжээгээ $5,594 болгон шинжилэн тогтоогоод байсан билээ. Харин холбооны нөөцийн сангийн таамаглалын дараа спот алтны ханш 3.9%-аар буурч, унс тутамдаа $5,183 хүрсэн байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Куба улсад газрын тоос нийлүүлж байгаа улс орнуудын барааны тарифыг нэмэхээр төлөвлөж байгаа гэдгийг анхаарууллаа. Шинэ тогтоолын дэлгэрэнгүй тариф болон чиглэлийг тодорхойлог байна. Үүний өмнө Дональд Трамп Кубын засаглалыг олон удаа шүүмжилж байсан билээ. Николас Мадурог Америк нэгдсэн улсын тусгай хүчинд баривчлахаас өмнө Венесуэлээс өдөрт 35,000 баррел газрын тоос Кубад нийлүүлдэг байсныг одоогийн байдлаар бүрэн зогсоогоод байгаажээ. Их Британи улсын үйлдвэрлэгч AstraZeneca 2030 он хүртэл Хятадд $15 тэрбум хөрөнгө оруулж, эмийн үйлдвэрлэл судалгааг хөгжүүлэлтийг өргөдөхөөр болсон гэлээ. Энэхүү мэдээллийг Их Британи улсын ерөнхий сайд Keir Starmer Бээжинд айлчлалынхаа үеэр хийсэн байна. AstraZeneca өмнө нь Америк нэгдсэн улсад $50 тэрбум гэрээ байгуулж, томоохон хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Харин энэ удаад анхаарлаа Хятад улс руу чиглүүлж, 1 тэрбум гаруй хүн амтай энэхүү томоохон зах зээлд үйл ажиллагаагаа тэлхийг зорж байна. Франц улсын засгийн газар Америк нэгдсэн улсын захим уулзалтын платформ болох Zoom-ыг ашиглахаа зогсоож дотоодын технологиг нэвтрүүлэхээр шийджээ. 2027 оноос Visio платформ, Zoom, Microsoft Teams зэрэг программын оронд ашиглагдах юм байна. Европын холбоо дижитал бие даасан байдлыг дэмжиж, Америк нэгдсэн улсын үүлэн тооцоолол төлбөрийн систем, чип үйлдвэрлэгч компаниудаас хараад бус байхын тулд ийм алхам хийж байгаа лээ. За бид та бүхэнд энэ 7 хоногийн сүүлийн өдөр буюу баасан гарагт олон улсад болсон онцлог мэдээлэл юу байсан бэ гэдгийг харууллаа. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.